Сайн байцгаана уу хөхд багчуудаа. За, уран шуурхай сургалтын хувийн багш Хандлан байна. Өнөөдөр хүүхдийн зохиолч дээр Усан дэлхийн Дондог миний хөхтэй явдал бих асгасан хэрэг гэдэг цаана нарративыг хамтдаа уншицгаая. Ингээд багшийнхаа анхааралтай сайн сонсоорой. Нэг өдөр хичээл дээр нэг их өдөө урдах охины гизгийг угзарч татмаар санагдав. Харин тэгтэл биш болж халтай ажил дэгдэв. Гизгийг нь татхад охин гинэтхэн цочиж давхив. Өмнөх шилтэй бих нь өнхөрч унан асгарав. Өчнөө юм бодож өөдгүй хэрэг тарив. Хажуугийн хүүхдийн номонд халтар толб тогтов. Бас нэг хүүхдийн өмдөнд бараан толб үлдээв. Цэвэр сайхан шалыг цэнхэр түлэн ангийн ханан тултал асгаран өнхрөв. Анги дүүрэн бих, анги дүүрэн шууган. Багшч тэндээс аашлав, багчууд ч эндээс зэмлвэ. Даавун чингсэн бих дахин угаавч арилсангүй, шалан асгасан бих сайтар угаавч арилсангүй. Цэвэр болгох аргыг цэвэрлэгч ихчээс асуухад олддоггүй бодис нэрлэж осолгүй тэр сайн гэвэ. Бэгз гэдэг хүү бих болсон өмдөө хийм цэвэрлэгээнд өгч хожим зүгээр болгосон юм. Би өөрөө ганцаар бих болгосон шалаа 4 хоног оролцсоор дөнгөж л нэг цэвэрлсэн юм.